fact the world. Калифорния. Бид Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид ирээд байна. Далайн эргийн бомбд цэргийн болон агаарын газрын усан флотын цэргийнх нь хилээ төв газар. За одоо бид нэр энэ Америкийн нэгдсэн улсын US Midway гэдэг нэртэй хөлөг онгоц тээвэрлэгч ус онгоцон дээр ирээд байна. Энэ Midway гэдэг нэртэй бас Япон Америкийн хооронд замын голдон тийм арал байд юм байна. Тэр арлын нэрээр энэ хөлөг онгоцыг нэрсэн байна сүүлд. Энэ хөлөг онгоц бол одоо 50 жил аримд үйлчлээд тэгээд ингээд мөнгөний зогсоолд үзгсэн болгосон гэж ярьж байна да. Цэргийн нисэх хүчний янз бүрийн онгоцыг харуулад тавьсан байгаа юм байна. Түүнээс биш яг дайны үеэр нисэх бүх болохоор энэ бол нэлээд чөлөөтэй байдаг. Нөгөө онгоцудаа болохоор ихгүй далавчин дэшигээс сөхөд хоёр талд нь хязгаарлаад тавьсан байдаг. Энэ студент дотроо ийм байдгийн байна. Тэрний хэрэгцээнд байсан зүйл ингээд цэргүүд ингээд суугаад тэгээ ишиг өсөрч байна. Номхон далайн эргийн 39 сая хүн амтай Монголын хүн амаас 11 дахин их дэлхийн 5 дахь том эдийн засаг. Жилд 3.9 их найд Америк долларын эдийн засаг. Орос улсаас 2 дахин том. Гэхдээ Калифорниг онцгой болгодог зүйл бол эдийн засгийн хэмжээ нь биш, инновац, хөдөө аж ахуй, кино үйлдвэрлэл, байгалийн гоо үзэсгэлэн бүгд л дэлхийн хэмжээнд. Энэ бүхнийг энд яаж бий болгосон бэ? Калифорния 424 мянган хавтгай дөрвөлжин километр. Монголын 4.1-тэй тэнцэх нутаг дэвсгэртэй. Гэхдээ маш олон янзын байгальтай. Энд дэлхийн хамгийн халуун газар, Цельсийн нэмэх 55 хэм хүрдэг. Далайн түвшнээс 86 м доош орших Death Valley буюу үхлийн хөндөй. Түүнээс хоошо 4 цаг явхад 4421 м өндөр Mount Whitney уул Америкийн их газрын хамгийн өндөр оргил. Хоёулаа нэг мужид. Хүн амын 39 саяас Лос Анжелест ганцаараа хотын бүсийг оруулаад 13 сая хүнтэй. Монголоос 4 дахин олон. Эдийн засаг. Технологи Silicon Valley-д Apple, Google, Tesla төрсөн. Хөдөө аж ахуй жилд 50 тэрбум доллар, 400 төрлийн үр тариа, 6 цэнгэний салбар, Hollywood жилд 220 тэрбум долларын үйлдвэрлэл, аялал жуулчлал жилд 270 сая хүн зочин ирж нийт 150 тэрбум долларын зарцуулдаг. Номхон далайгаас Sierra Nevada улс хүртэл сонсон нутаг бол Калифорний хэмжээ. Инновацийн хөдөлгүүр цахиурын хөндөй буюу Silicon Valley дэлхийг өөрчилсөн хоёр үг. Stanford их сургуулийн бүтээсэн загвар. Судлаачид, хөрөнгө оруулагчид, бизнесийн хамтрал. Үр дүн Apple 1976 онд, Google 1998 онд, Tesla 2003 онд, Facebook 2004 онд бүгд энд төрсөн. Энэ бол инновацийн экосистем. Америкийн нэгдсэн улсын venture capital-ын 50% нь Silicon Valley-д урсдаг. Их сургуулийн лабораториуд, стартап компаниуд үүсгэдэг. Тэдгээр нь 10 жилийн дотор тэрбум долларын компани unicorn болдог. Монгол ашигт малтмлын баялагтай, Калифорни инновацийн дэвтэртэй, боловсрол, хөрөнгө,
эрсдэл хүлээх соёл. Асуулт нь Монголд Silicon Valley байж чадах уу гэдэгт биш. Бидний хувилбар ямар байх вэ? Хөдөө аж ахуйн супер гүрэн. Central Valley буюу Төв хөндөй 700 км урт дэлхийн хамгийн бүтээмжтэй хөдөө аж ахуйн бүс. 400 ялгаатай crops үр тариа. Дэлхийн almond буйлсны 80% нь эндээс нийлүүлдэг. Харьцуулан бодоход Монголд үхэр, хонь ямаа, адуу тэмээгээд 5 төрлийн мал байгаа ч бид дэлхийн арилжаанд оруулж амжаагүй байна. Калифорниа 400 төрлийн үр тариаг арилжааны хэмжээнд тариалдаг. Сургамж нь төрөлж, diversity, олон янзын байдал. Буйлсны үн онол дарсны үн өсдөг. Нэг нөөцөөс хамаарах эдийн засаг эмзэг байдаг. Калифорниа эсрэгээр нь нотолсон. Бид ноолууртай, дэлхийн хамгийн сайн нь Калифорниа дарстай, Америкийн дарсны 90%-ийг нийлүүлдэг. Тэд чанарыг брэнд болгосон, брендийг экспорт болгосон. Бид ч мөн адил хийж чаднаа. 6 цэнгэний нийслэл, entertainment capital, Hollywood. Лос Анжелес 1910-ад онд киноны нийслэл болсон учраас цаг агаар сайн жилийн турш зураг авч болдог байсан. Өнөөдөр entertainment бол Калифорнийн дэлхийн экспорт. Тэдний бүтээлүүд олон тэрбум хүний ертөнцийг харах үзэлд нөлөөлдөг. Кино, стриминг, видео тоглоом жилд 220 тэрбум доллар оруулдаг. Монголд ч баян түүх бий. Чингис хаан, хөдөлчин соёл, хөөмий гэх мэт. Бид эдгээрийг цочин жуулчинд таниулж л байна. Байгаль орчны сорилтууд. Гэхдээ Калифорниа төгс биш. Усны хямрал байна. Лос Анжелес хотод 13 сая хүн хагас цөл газарт амьдарч байгаа. Ойн төмөр жил бүр гарсаар байна. Сургамж нь юу вэ? Төлөвлөлтгүй өсөлт хямрал бий болгодог. Монголчууд бидэнд цаг хугацаа байна. Бид тийм шаардлага гарахаас өмнө сайн систем бий болгох хэрэгтэй байна. Ronald Reagan уламжлалт бус удирдагч. Калифорниа олон алдартай улс төрчдийг төрүүлсэн. Гэхдээ нэг хүн орчин үеийн Америкийн консерватизмыг тодорхойлсон. Ronald Reagan. Reagan улс төрчөөр төрөөгүй. Тэр Холливуудын жүжигчин байсан. 1937-оос 1964 оны хооронд 53 кинон тоглосон. Дараа нь 1967 онд Калифорниа мужийн засаг дарга болсон. Дараа нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болсон. 1981-ээс 1989 онд ажилласан. Түүний үзэл баримтлал хувь хүний эрх чөлөө, хязгаарлагдмал засгийн газар, чөлөөт зах зээл. Тэр үеийн Америкийн улс төрийг бүхэл бүтэн үеэр нь өөрчилсөн. Гэхдээ Калифорний түүх энэ. Reagan уламжлалт мэрэгшил шаардлагагүйг баталсан. Жүжигчнээс засаг дарга, засаг даргаас ерөнхийлөгч болох нь утгагүй сонсогдож магадгүй. Гэхдээ тэр хүний харилцааг энгийн хүмүүстэй хэрхэн харилцахыг сайн ойлгосон хүн байлаа. Монголд карьерийн улс төрчид намын дотоод амьдралыг сайн мэддэг хүмүүс олон бий. Гэхдээ уламжлалт бус удирдагч төрүүлэх орон зай байна уу? Улс төрөөс гадна өөр ямар нэг онцгой юм бүтээсэн хүн байна уу? Reagan Калифорний үзүүр 6-ны салбараас гарч ирсэн дэлхийн хамгийн том эдийн засгийг өөрчилсөн. Гинтийн гарал үүсэл, дэлхийн нөлөө. Монголд хэрэгтэй сургамж. Калифорни хүн ам нь манайхаас 12 дахин. Эдийн засаг нь Монголоос 200 дахин том. Гэхдээ хэмжээ бол сургамж биш. Сургамж бол төрөлж олон янз байдал. Калифорни технологи, хөдөө аж ахуй, эсвэл үзүүр цэнгэний аль нэгийг нь сонгоогүй. Тэд гурвуулангийн зэрэг барьсан. Монголд өнөө хүртэл асуудаг. Уул уурхай юу, эсвэл аяллаа салбар уу? Зэсүү эсвэл ноолуур уу? Яагаад бүгдийг нь биш гэж? Сургамж бол инновацийн дэд бүтц. Их сургуулиуд, компаниудыг үүсгэдэг. Хөрөнгө оруулагчид эрсдэлд хөрөнгө оруулдаг.
Бидэнд шинжлэх ухаан технологийн их сургууль байна. Бид судалгааг бизнес болгож байна. Сургамж бол соёлын экспорт. Hollywood, Калифорник дэлхийд танигдуулсан. Монголыг дэлхийд юу танигдуулах вэ? YouTube дээр хөөми 1 сая үзэлттэй. Нүүдэлчин соёлыг хүмүүс сонирхдог. Бид энэ сонирхлын эргэн тойронд ямар салбар бий болгож байна вэ? Калифорни алтны олборлолт. Фермийн газраас эхэлсэн. Бид эзэс нүүрснээс эхэлж байна. Гэхдээ дараа нь юу барихаа бид сонгоно. Тэдний зам бидний зам биш. Гэхдээ тэдний зарчмууд хаанч ажилладаг. Эдийн засгаа төрөлжүүл, инновац бүтээ, өөрийн давуу талаа экспорт. Сонголт бол биднийх.